Сайн уу манайхаа өнөөдөр бүгдээрээ 1995 онд гарч байсан Kids хэмээх нэлээд dark киноны төвчлийг сонсноо. Дөнгөж 16 нас хүрч буй өсвөр насны хүү өөрөөсөө дүү охтуудтай замбраагүй бэлгийн харьцаанд орсноор аюулт доховчинг бусдад хэрхэн яаж тарааж буйдах харуулах болохоор энэ төрлийн зүйлс үзэж чаддаг хүмүүс байвал энэ дугаарыг алгасаарай гэж зөвлөж байна. За бас дундуур нь жоохон эвгүй үг хэллэг гарвал таад маань зөвөр ойлгоорой. Аль болох кинонд гарсан харилцан яриануудыг нь арай зөөлрүүлж оруулах гэж хичээсэн байгаа шүү. За одоо ингээд 1990-ад оны Нью-Йоркийн скетч охид хүүгүүдийн амьдрал хэрхэн яаж өрнөдөг байсан тухай хамтдаа сонирхцгоё. Киноны маань гол дүр Телли нэг охинтой учир зүггүй үнсэлсэн бараг итгэнэ. Гэхдээ хамгийн аимшигтай нь Телли өөрөө 16-тай. Харин охин нь дөнгөж 12-тай гэвэл яах вэ? За Телли ч ажил ахлах сургуулийн 10 дугаар анги. Гэтэл нөгөө охин бүр 7 дугаар ангийн уучраач мэдгүй жаах охин байгаа байхгүй юу? Телли, би өмнө нь хүнтэй унтаж байгаагүй. Жохон айгаад байна л да. Хүүхдтэй болчвол яах юм бэ? Гэхэд Телли, чи тийм ээ, дими юм цанаа зовлтгүй. Би чамд хайртай штэ. Энтэр гэж шаал худлаа уянгалж байгаад энэ хоёр жанжан болвоо гэж. За ингээд хүслээ гүйцэлдүүлсэн нөхөр өрөөнөөс нь гарч ирснээ ширээ рүү нь шүлсээ хайж аваад эднийхээс гартал довжоон дээр найз нь хүлээж ийн. За найзыг нь Каспер гэх өвөд яг таарсан дугуугаа олоод нөхрөлчжээ. Заанд ямар хуу байв? 12 дэх хамтлаад гоё өв. Гэхэд өнөөх нь ёо ёстой янз юм байла. Угсаа тэгээ бодооч тий онгоо охин штэ анда. Онгоо охтууд чинь ямар ч өвчнгүй, туршлагагүй, илүү цэвэрхэн. Менчер нь дандаа л онгоо охтууд аганд штэ анда. Чи ч гэсэн янз бүрийн охтуудтай унтж байхаар онгоо охтууд найр. Гих зэрэгээр ёстой солиорж өгч гинөө. Тэгсэн энэ Каспер нь пив угаад шээс нь хүрээдсэн болохоор гигант цагаан өдрөөр гудамжинд морь хараал авлаа. Нилээн халуун өдөр байсныг чилхүү мань хоёр уух юм авах гээд дэлгүүр орох ба албаар Аз дэлгүүрийг онлоо орж байгаа нь. Ахгүй. Танаад ий байгаа юу? Гэхэд худалдагч нь гайхаж "Ий гэж юу лээ минь юу?" Химээ ярилцаж явах үед Каспер пив хулгайлаад гарах ба гарахтаа бас зүгээр байхгүй. "Ээ гэж эргэтэн гэж байгаа. Англи хэл мэддэггүй мөн овш чинь" гэж доромжилчаад гарлаа. Манай хоёр өвсөлж татах санаатай таньдаг нөхрийнхөө гэрт иртэл бүр яг энэ хоёртойгоо таарсан нөхдүүд сууж шүү. За тэгэл ёстой онгоо охин мохин тэрийг ингэж бавсан ингэсэн тэгсэн гээл амуралдуулан худлаа бурж өгнөө. Архиун тамхи татна. Өвсөрн за тэгээ бүр газ хүртэл сорж мансуурах зэрэгээр хорвогийн хамгийн болохгүй хийж гинөө. Дүрслэгдэн киноны маань гол дүр 16 настай Jenny сайн найз Ruby-ийнхаа гэрт өгтийн үдшилэг хийж байгаа бололтой шүү. Харваас 13-аас 16 насны насан туршаагүй жоохон хөвгд байсан ч бас л тамхи татаад бөксбөр орхинжил яриастай. Сарын өмнө Телли Jenny-гийн толгойг эргүүлж хайртай дуртай чамаас хагцахгүй салахгүй. Энтэр гэж байгаад охин биеийг авангуудаа усанд хайсан чулуушгил алга болсон юм байна л да. Муу хогийн Телли надад юу гэдэг байлаа? Тэр үгийг хичнээн охинд хэлж хідэн охин бузралсан бол мо заваа амтэн. Гэх зэрэгээр муулахгүй ань хажууд нь сууж байгаа Ruby-гээд найз нь сүүлийн үед овоо хідүүнтэй хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон болохоор Jenny хандтаад бэлгийн замын өвчний шинжилгээнд орчоод ирээ. Гэд байсан тул найзаагаа дагаад эмнэлэгт очноо. Нэр хэмб? Jenny. Нас 16. Хүнтэй унтаж байсан уу? Тийм ээ, нэг хүнтэй унтаж байсан. Бэлгэвч хэрэгэлсэн үү? Үгүй ээ. Нэр хэмб? Ruby хэдэн хүнтэй унтаж байсан? За бүгдийг хэлэх юм уу? 7, авши 8 юм байна. Бэлгэвч хэрэгэлсэн үү? За сүүлийн 2-оос 3 дээр нь бэлгэвч ашиглаагүй юм байна. Хэмээ хэлээд цусны шинжилгээгээ өгнө. Нөгөө талд Телли Каспер хоёр мансуурж байгаад Теллигийн гэрлөө явах гээд метроны буудалд орсноо. Шууд дээгүүр нь даваал гарч ийн. Тэгээ болоогүй тэнд гуйлга гуйж байсан настан харснаа Телли. Энэ төгцөг үхэхийн оронд мөнгөөр яадаг байна. Муу азгүй амтан. Энтэр гисэн харааж л байна. За түр паус. Та энэ хоёр бацааныг зүгээр цохиод авмаар санагдаж байгаа бох те. Яаж хүмүүжгээрээ ийм болдог байна. Бүгдэхгүй. Шинжилгээний арга хөдлөж сухтаа Ruby нэлээд сандарж санаа зовсон байдалтай байсан бол харин Jenny маш тайван байлаа. Удалгүй шинжилгээний хариуж гарч эмч Ruby-д ямар ч бэлгийн замын өвчнгүй байна гэдэг сайн мэдээг дуулгах ба. Цаашдаа заавал бэлгэвч хэрглэж байгаарай хэмээн амжилан захих бол харин нөгөө өрөөнд байсан эмчийн царай нэлээд барааснаа. Jenny, сэтгэлээ бариараа дүмнэ. Чи дохын алтар авсан байна. Гэхдээ энэ төрөвжсэн тест учраас буруу заасан байж магад. Илүү наривчилсан тестийг хийтгэе. Гэт хэлэхэд Jenny бүр шок. За ингээд наривчилсан шинжилгээний хариуцмаа адил гарч Jenny чи дохын алдар авсан нь батлагдлаа. Гэхэд Jenny гайхаж та юу яриад байгаа юм бэ? Би ганцхан удаалаа хүнтэй унтсан штэ. Гэхэд Jenny сайн сонс. Чиний цусан дах дархлааны эсэг толоход ердөө 300 байна. Эрүүл хүнийх 1000-аас 1500 байдаг юм. Хурдан эмчилгээгээ эхлэх шаардлагатай байна. Хэмээ хэлэхэд Jenny-д хэлэх үгч байсангүй.
Өчнөө хүнтэй унтсан найз нь ямар ч өвчнгүй байхад Теллитэй ганц л удаа урьдсан биш. Хамгийн амжигтай өвчин авчих ч гэжтэй. Jenny уйлж унжин ээж рүүгээ залган хэлэх гэсэн ч зүрх нь үхээд хэлж чадсангүй. Угаасаа ийм амир мэдээг дуулгана гэдэг 16 настай охины хувьд дэндүү томцсон ачаа байлаа. Руби амхандаа сэтгэлийн дэм өгөх гэж оролдсон ч Jenny ганцаараа амар гиссээр угаад гүгээл явчихна. Рубигийн хувьд ч том сургамж боллоо доо. Харин нөгөө талд доктороос нөхөр маань өвчтэй гэдгээ ээж мэдгүй. Ман ч Беннигийн дүүтэй унтмаар байна. Дөнгөж 13 хүрж байгаа гэсэн. Онгон гэдг нь ойлгомжтой. Гитсэн балаа юм ярьсан шигэ явж байх ба. Өнөө өглөөний охин нэрээ яана. Бараг дохавсан байх те. За мань хоёр метрогоор явсаар Теллигийн дэрх ба Телли ээж дүү хоёрын хамтаар Нью-Йоркийн захын орол түрээсийн 2 байранд амьдарч юм байна. Телли хайж чадарв. Гэхэд бид хоёр төвөөр ажил хайж байгаа л ирлээ. Олигтой ажил олдохгүй мó. Ээж та мөнгө өвлөхгүй үз. Гэхэд дүүгийн чинь сүг авах гээд чамд илүүжлэх мөнгө алгаа. Өөр ажил олоод хий гэж зэмлдэг. Тэгсэн Каспер гэж бүтэхгүйгээр Теллиг ээж хүүхдээ хүлж байхад гөлрөөд салтгүй шүү. Ёстой яатсан амтд вэ? Телли жижиг өрөөндөө орсноо ээжийнхээ цүнх савыг ухаж байгаад нуусан мөнгийг нь олоод авлаа. За тэгээд нөгөө хоёр чинь өнөөдөр хинтээ уулзах уу, хаана уух уу гэд ярилцаж эхлэх үед та эдэн Теллигийн нурууг хартаа. Нийлэн 90 цохор байгаа үз. Дохын алдараа хүндрэхээрээ зарим хүмүүст ингэж илэрх тохиолдол байдаг гэж байгаа. Ээж гарчаад ирээ. Та мөнгө овл өгчөөч дээ. Гэхээр нь ирдэрээрээ надад ямар ч мөнгө байхгүй гэж хэлээл гаргалаа. За ингээд нөгөө хоёр чинь парк дээр очсноо байгаа мөнгөндөө таруулж өвс судалтан авах ба харин Jenny Telly хаан энэ тэмдгүүл эрен сурж байлаа. Угаасаа тэгээд 1990-ад оны үед утас ховор байсан тул энэ хэдэн хүүхдүүд чинь утас байхгүй штэ. Энэ тэндээс ирд сурхаас өр аргагүй. Яж жагаад нөгөөх нь тэнмэл юм болохоор олдохгүй. Каспер тэр хоёр явсаар Вашингтоны талбайд ирэхэд баахан скетчийн охид төвүүд цугларсан. Уух нуугаад өвс татхан татсан шигэ мансуурсан дуулж хурдаал байж байна. Мань хоёр тэнд найзуудтайгаа уулзах ба энэхэд хоорондоо мэдлэх гэж бараг цагаан сарын золголчиг юм болох юм уу. За тэгээд авчирсан өвсөө хуваацроод хорвоогийн сонь сайхныг хамт чимэн яриа зогсож байтал тэдний нэг нь хөөе хардаа гомонууд явж гин. Гэхэд тэрхэд бүгд харснаа хараагаал эхэлж гин. Хөөе гомонууд минь зайл эндээс манай овшин гомонууд балер гомонууд үснээ арав хурдан зайлаач гэх зэрэгээр урилдан хашгиралдаж байлаа. Мансуурсан Каспер скейт унан үзүүлбэр хийх гэж байгаад нэг хар залууг мөргөж уртгаа араачтай. Тэгэхэд Каспер чи ч бас замаар малмын гэд хэлсэн биш нөгөөхийнх нь дургу уурж юу гинэ? Хөөе чи юу гсэн бэ? Энтергээд бөөн зодон эхэлнэ. Яаж жагаад Касперийн найзууд бөөнөр байсан болохоор мань залууг дундаа ээж байгаад ёстой пойлдож гарна. Мансуурсан банд нар нүр нүдгөө өшгөл цохиж мань залууг цус нүчтэй нь хольж орхих ба Каспер нөгөө муха хорц үзүүртэй скейтбордороо унтал нь цохиж орхино. Телли бас дутхгүй гөличөөд дээрэс нь шүлсээ хайж явах шиг. Энэ Jenny Telly хаан төв талбай руу таксид явж явах замд таксины жолооч. Дөөхөн минь яагаад бараачаав? Чи зүгээр үү? Гэхэд зүгээр бишээ. Таны хэд гоё байсан бах та. Дуртай хүнтэйгээ уулзаал юу ч болсон үсрээл жирэмсэлдэг. Гэтэл одоо хаасаагүй өвчин тесн номшнууд их болж. Гэхэд ахгүй. Тэр ч тийм шүү. Сүүлийн үед манай залуучууд их өвчин авдаг болсон гэсэн. За тэглээгээд ямар өвчсөн байгаа биш. Амьдрал сайхан штэ. Юу ч болж байсан амьдрал байх хэрэгтэй. Химээ урмын хөлсөн нь Jenny-гийн сэтгэлийг багжуултгаа дээрдүүлж чадлаа. Нөгөө талд Каспер Telly энэхэд Benny-гийн гэрийн гадаа ирсэн. Benny гэвэрлж байтал Benny цонхоор хараад хүү Telly юу гэж байгаа? Гэхэд Darcy байгаа мó байвал дуудаж ажил гэж авч байна. Яаж жагаад энэ Benny ч гэж Benny дөөхнөө дуудчих юм аа. Сайн уу залуусаа юу гэж байгаа? Гэхэд Darcy гараад ирж бид хэд явж сэлэх гэж байна. Хамт сэлье. Гиссээр угаад гаргаал ирлээ. Darcy одоо дөнгөж 12 хүрж байгаагаа боддоо. За ингээ баахан насан туршаагүй хүүхдүүд пивми барьсан усан сан руу алхаж явах хоорондоо Jenny төв талбай дээр ирсэн боловч Teddy тэнд байсангүй. Таньдаг охинтойгоо таараад Telly-г асуутал харсан. Цагийн өмнө тэрэд нэг хар залууг зодоод алангаа ашигсан. Цагдаа ирэх сургаар бүгд пир хийгээл зүхтацгаасан. Benny-гийнх руу явнаа л гэд байсан штт гэж хэлнэ. Нөгөө талд хүүхдүүд маань сургуулийн усан сан тулгаагаар ороод зугаацж байх хоорондоо Telly мань Darcy-гийн толгойг угааж нөгөө үгнүүдээ хэлсээр л Darcy би чамайг сүүлд харснаас хойш бүр санаад болтгүй. Чамд яг дурлцсан юм шиг байна. Эндэрхэд Darcy жоох юм болохоор бараг хэлсэнд нь итгэж бүү яв. Чи тэгтээ Jenny-тэй үргэлдэг байсан биз дээ. Салцсан юм уу? Гэхэд Telly тэмээ Jenny бол сайн охин. Надаас өөр сайн хүнтэй уулзах хэрэгтэй. Энтергээд шаал худлаа бурж өгч гэнэ. Эндээс гараад бүгдээрээ Jeffrey-гийн очих уу? Бид цуглаж байгаа. Чи хамт явна үстэй. Гэхэд мань охин сандарч би уул нь эрт харах ёстой л доо. Гэсэн боловч Telly уран цэцэн үгээр панаалцаар угаад Jeffrey-гийн дагуулад ирнэ. За энд ямар л өлөг байх вэ? Баахан хүүхдүүд арх дарс хар тамхи гээл
Нөгөө л болохгүй юмнуудаа эргэлэн мансуурж явах үед харин Jenny Pelican тэр хэдийн ордог бар руу орж сургалсан ч Telly тэнд алга шүү. Гэтэл таньдаг охин таарад Telly Casper тэрэд Jeffrey-гийн үдшилэг дээр байгаа тухай альдаг. Jenny барнаас гарах гэж байтал таньдаг найз нь таарснаа. Удаан уулзаагүй юм биш дээ. За амьдрал давгүй юу? Энтэр гэж байснаа манай охинд хар тамхи хөмхүүлчтэй юм да. Наа чи овоо өвчтэй. Диваажинд тавтаа морилж яани. Гэж хэлэх үед Jenny-гийн толгой өргөн хар тамхи нь шууд үйлчлээл эхэлж байна. Гэсэн хэдий Jenny үдшилэг дээр очиж Telly-тэй уулзаж нэг жигсээ охиныг аюул төвчнөөс хамгаалж санаатай. Такси барин явж байхдаа өөрийгөө дохавсанд гутран цөрхрөн уйлж эхэлнэ. Мансуурсан хүүхдүүд нэг нэгнийгээ хүнтэй унтаж үзээгүйгээр нь доромжилж би 4 охинтой унтсан. Тэгвэл би 5 охинтой унтсан. Гэх зэргээр худлаа бүлтэрж бибинийхээ дээр гарах гал үзэж тарж байна уу. Энэ үед Telly Darcy тандаж би чамд маш их хайртай. Хоёул өнөөдөр гоё юм хийдэх үү? Гэснээр Jeffrey дээр ирээд хөгшөн аав ээж чи унтлахын өрөөнд орч идэх үү? Мань охин дагуулж орох гээд байна. Гэхэд Jeffrey үгүй маргааш аав ээж ирээд бөө юм болно. Гэсэн боловч гуйж штэ. Мань өнөөдөр Darcy-г орондоо оруулах гээд штэ. Тэхүүлдэ гэж шалсаар угаад зөвшөөрүүлдэг. За ингээд Darcy-г дагуулад унтлахын өрөө рүү орсноо үнсээл авч ийн. Telly би нэлээд сандраад байна. Энэ миний анхных штэ. Гэхэд зүгээрээ сандрахан байхгүй. Би чамд хайртай штэ. Энтергээд бүр яарад байдаг шүү. Энэ Jenny Jeffrey-гийн дэртэл шалаар нэг хүүхдүүд. Эхнээсээ тасраад унцгаацсан л байна. Нойлын өрөөлийн яваад ортол Casper шаал мансуурсан. Хүү Jenny юу хийж яваа? Гэхдээ Telly анууга талаар асуухад заавал Telly Darcy-г дагуулад унтлахын өрөө орсон. Ястай эд авалцаж байгаа бах та. Хэмээн хэлэхэд Jenny унтлахын өрөөлийн яваа ортол бүх зүйл нэгэн төрөөдсөн байлаа. Telly өөрийнхөө өвчнийг аль хэдийн халдааж байгаа харагдах бөгөөд 12 настай охин инхүү амьсгал төвчний ээлж зэлээс болох нь тодорхой боллоо доо. Үүнийг харсан Jenny юу ч хийж чадсангүй. Нүдэн дээр нь нэг охин дохын алдар авж байгааг хараад цөрхрөн уйлж байгаад татсан хар тамхиндаа мансуураад хэцүү байсан тул тэнд нэг бодин дээр унтаал өглөө. Маргааш өглөө болоход энд байсан хүүхдүүд шалаар нэг хөглөрж нам унтаастай. Casper ганцаараа төрүүлж өсөөд галтгоонд байсан пивний үлдэгдлүүдийг бүгдийг хамж уучаад унтлахын өрөө рүү ороо шагаатал Telly Darcy хоёр нам унтж байна. За үгүй өөр уучхан хүн байна уу? Гэд арх пивний үлдэгдэл хай явж байхдаа том өрөөний бодин дээр Jenny унтж байгааг хараад нэг адын бодол төрөөл явчихна. Jenny сэрээрээ. Гэд шалгаа үзтэл Jenny сэргшинжгүй шүү. Угаасаа сэрхүүн байна гэж бодсон Casper Jenny-гийн өмдөг тайлж байгаад хүчинд жиглэх ба Jenny хар тамхиндаа мансуураад Casper-ыг зогсоохч тэнхэл байгаагүй тул бололтоо хууж байна гэж хэлсэн боловч Casper энэ үйлдэлээ зогсоохгүй хийсээр л байлаа. Бүтгүүгээр Jenny хүчиндж байж найзынхаа өгсөн өвчнийг бэлэг болгон авч байгаа нэ. Агтаа удалгүй Jenny Telly-гээс дохын алдар авсан байсныг сонсоод Casper бүр шоконд орж байгаагаар Kids кино маань инхүү төгсөж байна. За тэгээ таа ч гэсэн бодчих байсан бах те. Jenny Telly-тэй уулзаад дох алдаалаа энтергээд бөө юм болох байх гээд хүлээж ирсэн үү? Би ч бас тийм хүлээлттэй байсан ч угаасаа ингээд дуусчихдээ юм байлээ. За энэ чахав киноны найруулагч маань өөрөө Вашингтоны талбай дээр очиж 19 настай скетч хүүтэй танилцаад түүгээр киноны зохиолоо бичүүлсэн ба ердөө 3 хоногийн дотор л бүгдийг нь бичсэн гэдэг. Тиймж болохоор кинон дээр гарч буй үйл явдлууд яг 1990-ад оны Нью-Йоркийн скетч охид хүүхдийн амьдралыг яг бодтоор нь харуулсан юмэн кино шөмжлөгчдээс өндөр үнэлгээ авсан байгаа. Кинон дээр гарсан охид хүүхдийн дээлэх нь мэрэгжлийн жүжигчид биш жинхэнэ скейтбордчид юм байлээ. Тэгээд тухайн 1994-өөс 95 он бол дох өвчин хамгийн оргил үедээ байсан гэж хэлж болно. Зөвхөн Америкт гэхтэл 25-аас 44 насны залуусын үхлийн номер 1 шалтгаан дохын халдвар болж байсан. Угаасаа тэгээд дох чинь 1980-ад оны сүүл 90-ад оны ихээр дэлхийд даяар хүчтэй тарж ихсэн ч шинж тэмдэг нь илэрх гэж боддог тул дийлэх халдвартай хүмүүс 94-өөс 95 оны хооронд биеийн муудаж толгой дараалан нас барж эхэлцгээсэн. Тухайн үед дохын талаарх мэдээлэл одоогийнх шиг ийм сайн байгаагүй. Зөвхөн ижил түүснүүд л дохоор халдварладаг гэсэн яриа их байсан болохоор бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж дохын өвчнөө гэрлийн урдаар тараасан тохиолдлууд их гарч байсан гэдэг. Энэ хэдийн амьдардаг Нью-Йорк хот бол 90-ад оны үед Америкийн дохын голом толж байсан хот. Яж хаад дохын алдартай хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар угаад бүр хүндэрсэн үедээ эмнэлэг тандаж төлөвлөлгүй нас барцгааж байсан. За тэгээ энэ үйл явдлаас хойш одоо бараг 30 жил өнгөрж хүн төрөлхтөн энэ аимшигт өвчний талаар маш сайн мэдээлэлтэй болж энэ өвчний эсрэг эм бэлтмэлч ихээр үйлдвэрлэгдэж халдвартай хүмүүсийн тоо жил болгон буурсаар байгаа. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл PrEP гэдэг юм 2012 онд гарсан юм байлээ. Яадаг юм бэ гэхээр за жишээ нь дохын алдартай хүнтэй бэлгийн харьцаанд мэдхгүйгээр орчлоо гэж бодъё. За тэгээд тэр эмийг 72 цагийн дотор уугаад 28 хоног тасралтгүй ууж чадвал дохын алдараас 99% хамгаалдаг гэж байгаа. Гэхдээ энэ юм гараад удааг байгаа болохоор одоогоор маш өндөр үнэтэй байгаа учраас
хүн болгон авах бас боломжгүй л байт юм шиг байлээ. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн кино маань дуусч байна. Дараагийн дугаараар иргэн уулзцаая guys.